Санхүүгийн эзэн их сургууль Голомт банк болон PMI Mongolia chapter за мөн CNBC Mongolia телевиз хамтран ихтэй сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутнуудын дунд Student Led 2026 төслийн уралдааныг зохион байгуулж байгаа. Тэгвэл бид энэ талаар ярилцахаар студид санхүүгийн эзэн их сургуулийн ректор Мөнхбаяр Эрхмийг ураад байна. Өдөр мэндэргий. Өдөр мэнд. За тэгэхээр юуны мань бас санхүүгийн эзэн их сургууль яг өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд Монгол улсын боловсролын салбарт бол хөдөлмөрийн засгийн хичнээн хэмжээний мэргэжилтүүдийг бас бэлтгэн нийлүүлж ажиллаад байгаа талаас та товчхон мэдээлэл өгвөл. Тэгэхээр санхүүгийн эзэн их сургууль өнөөдөр одоо 102 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ энэ хугацаанд бол мэдээж Монголын одоо санхүү эдийн засаг за тэгээд ер нь эдийн засгийн бүхэл салбарууд дээр олон одоо мэргэжилтнүүдийг бэлтгэж ийсэн. Тэгээ энэ утгаараа бол одоо нэг ерөнхийдөө 50 орчим мянган одоо төгсөгчд санхүүгийн эдийн засгийн их сургуулиас төгсөөд одоо улс орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байсан гэсэн одоо статистик бид нар гаргасан. Тэгэхээр бас яг одоогийн байдлаар бас зарлагдаад байгаа Student Led 2026-ын санаачлагын хувьд ер нь зорилго нь нэгдүгээр яг юун дээр үндэслэж гарсан бол нөгөөдгөр бас оюутнуудын хувьд хүрээлэн буй орчныг тулгамдж байгаа асуудал дээр илүү санаачлагыг бас гаргах тал дээр гэсэн нэг ийм зүйл харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр юу н оюутнууд маань хэр зэрэгүүлээд авч байгаа. Санхүүгийн эдийн засгийн их сургуулийн хувьд бол алсын хараа эрхэм зорилгоо дараах байдлаар тодорхойлсон байдаг. Тэрний юу гэхээр олон улсын дижитал антрепренер их сургууль болно. Урт хугацаанд энэ хугацаанд бол дайны дэлхийн доктортой хөгжил эх орныхоо өрсөлдөх чадварт үнцэнтэй хувь нэмэр оруулдаг манлайлагчдыг бэлтнэ гэсэн ийм байдлаар өөрийнхөө алсын хараа эрхэм зорилгыг тодорхойлсон. Тэгээ энэ ч утгаараа бол бид бүхний явуулж байгаа үйл ажиллагаа бол энэ дайны дэлхийн одоо энэ доктортой хөгжил дэлхийн нийтийн тулгамдаад байгаа асуудлуудад манай суралцж байгаа оюутан залуучууд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах тухай боддог, энэ зорилгоо ойлгодог. За тэгээд одоо тэр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахдаа одоо бодиттой санал санаачлаг гаргадаг. За энэ санал санаачлагаа хэрэгжүүлэх тодорхой арга зүйтэй, аргачлалтай юм байгаасаа гэж ингэж хүсдэг. Тэгээ энийгээ зөвхөн одоо өөрийн сургуулийн оюутнуудад үгүй бусад их дээд сургуулийн оюутнуудад бол бас нээлттэй одоо зарлаад энэ одоо уралдаанд бол өөрч оролцуулж байгаа. Тэгээ гол нь юу юм бэ гэхээр мэдээжээр одоо доктортой хөгжлийн зорилтууд дээр маш тодорхой заагдсан байдаг тийм ээ. Энэ зорилгоодыг нэгдүгürt оюутан залуучууд маань мэдээсэй гэж хүсэж байгаа. Доктортой хөгжлийн 17 зорилттой мэдээсэй. Тэгээд тухайн одоо үед одоо анхаарал хандуулж байгаа тэр зорилгоодын хүрээнд бас өөрсдөө ямар асуудлыг шийдэж болох вэ гэдгийг дээр бас одоо оюун бодлоо ажиллаулаасай. Энэ одоо төслөө хийхэд нь бас шаардлагатай ур чадваруудыг нь бид бүхэн бас энэ хамтрагч байгууллагуудтайгаа хамт өөрсдийнхөө багш эрдэмтдтэй хамт ингээд олгоё. Ингэснээрээ бол Монгол улсын залуучууд бас анхаарлаа энэ хүрээлэн байгаа орчны асуудлууд, за энэ хотын асуудлууд тийм ээ тэгш хүртээмжтэй байдал гээд ингээд маш олон одоо асуудлуудын хүрээнд анхаарлаа хандуулдаг. Тэрний төлөө бас боддог, өөрсдийнхөө хувь оролцоог хангадаг юм байгаасай л гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь яг энэ хөтөлбөрийн хүрээнд ер нь хэдэн үе шаттайгаар нэгдүгээр төр нь хэрэгжих бол хоёрдугаар яг үнээс шалгарч гарч ирж байгаа тухайлбал оновчтой шийдлүүд гэх юм уу санаанд мэдээж оюутан залуучдын хувьд бол маш бүтээлчээр аливаа асуудал бас ханддаг шүү дээ тийм. Тэгэхээр эндээс гарч ирж байгаа магадгүй оновчтой хэрэгжүүлэх болцгүй ийм шийдлүүдийг ер нь ямар байдлаар цаашаа зөвлөмж болгож хүргэж ажиллах юм бол. Эхний одоо шатанд бол одоо нийтдээ нэг 12 сургуулийн за 150 орчим баг бүртгүүлсэн байна. Тэгээ энэ багууд бол эхний ээлжинд одоо аргачлалуудаа эзэмшнэ. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээний одоо төслийн удирдлагын болон бусад шаардлагатай ур чадваруудыг олгох ийм сургалт эхний ээлжинд явуулна. За ингээд сургалт арга зүйгээ эзэмссэн оюутнууд маань өөрсдийнхөө санаачлагыг одоо төсөл болгоод тэгээд төслийн одоо байдлаар боловсруулалтаа хийгээд ингэхдээ бол мэдээжээр бас менторудаас тусламж зөвлөгөө аваад ингээд удирдамж аваад ингээд ажиллах байгаа. За ингээд хоёр дахь шатандаа бол шалгарсан төслүүд дээр нь одоо манай сургууль болон одоо Голомт банкны одоо удирдах төвшний болон бусад профессорууд оролцоод за тэр хүмүүст бол төслийг нь одоо илүү одоо үр дүнтэй болгоход нь туслана.
За ингээд эцсийн шатандаа бол шалгаруулсан төслүүдээ санхүүжүүлэхэд одоо тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг олгоод энийгээ бас ажил хэрэг болгоход нь бол туслах юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг ийм 3 үе шаттай юмна гэсэн. Одоо ер нь хичнээн хэмжээний оюутнууд яг энэ санаачлахад ер нь хамрагдах төлөвтэй байх шиг байна. Нөгөө түрүүн таны дурдсан нэгдсэн улсын байгууллагаас бас тогтоосон доктортой хөгжлийн 17 зорилт байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр илүүтэй энийг бас таньж мэдүүлэх, үүндээ тулгамдж байгаа асуудлыг шийдэл гарц гаргалгаа дээр бас илүү шийдлийг олгох тал дээр бас бүтээлч чиглэл рүү нь зориулж хандуулж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь эндээс бас оюутан залуучууд маань илүүтэй ойлгож тусгаж авах хэрэгтэй бол ойлголт нь бас юу. Тэгээ мэдээжээр бид бүхэн чинь одоо нэг дэлхийн ертөнцийн амьдарч байгаа учраас тэгээ дэлхийн нийтийн асуудлуудыг ойлгож дэлхийн нийтийн асуудлуудыг шийдэхэд бас өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж нөгөө талаасаа бол улс орны манч дээр тодорхой ажил бизнес хийж байгаа хүмүүсийн манч дээр шийдэх ёстой асуудлууд зөвхөн Монголд үгүй бүс нутагт цаашлаад дэлхийн нийтэд байгаа. Тэгээ энэ асуудлуудыг ойлгож мэднэ гэдг нь өөрөө тэр хүмүүс дэлхийн нийтийн одоо бизнес эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох цаашлаад энэ дэлхийн нийт явж байгаа энэ бизнес эдийн засгийн харилцаа тогтолцоо системийг ойлгож тэрэнд нь одоо зохицож тэр системд оролцогч нь байж ингэж ажиллах бас боломж бүрдэх юм байна. Ер нь яг сүүлийн судалгаагаар гэх юм уу та бүхний ажиглалтаар харах юм бол Монгол улсын ер нь оюутнуудын маань олон улсын хэмжээнд бас өрсөлдөх тэр чадвар ер нь ямар хэмжээнд байна гэж та бүхэн ер нь үзэж байна. За дунд болон урт хугацаанд ер нь санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд энэ тал дээр илүү дэвшүүлсэн стратеги бодлого нь ямар зорилт үүдг юм. Тэгэхээр түрүүн би бас ярианы ихэнд дурдсан бид бүхэн бас олон улсын дижитал антрепренер их сургууль болно гэдэг ингээд өөрсдийнхөө зорилгыг дэвшүүлсэн. Тэгээ олон улсын их сургууль болно гэдгийн цаана ямар агуулга байгаа вэ гэхээр энэ сургуулийн одоо эрдмийн хамт олон за энэ сургуульд суралцж байгаа оюутнууд энэ сургуулийн төгсөгчид цаашлаад энэ сургуулийн оролцож ажиллаж байгаа экосистем өөрөө олон улсын түвшинд одоо хүрсэн олон улсад нийцсэн жишгтэн нийцсэн магадгүй тодорхой хэмжээгээр тэнд үнэлэгдсэн юм систем байгаасаа гэж бид бүхэн хүсдэг. Тэгээ энэ утгаараа бол өөрсдийнхөө үйл ажиллагааг олон улсын түвшинд одоо аль болохоор хүлээн зөвшөөрүүлж үнэлүүлэхээр ажилладаг. Тэгээ эндээс жишээ дурдаад ярих юм бол санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд энэ олон улсын их сургуулиудын дунд доктортой хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа их сургуулиудын эренб гэж байдаг. Тэгээ энэ эренбэд бол Монгол улсаас бас анхудаа орсон. Тэгээ энэ эренбэд бид бүхэн 2023 онд 863 дээр эренбэлэгдсэн бас ийм одоо амжилтыг үзүүлсэн. Нөгөө талаасаа хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрүүдэд бид бүхэн бас олон улсад төлөөлж зөвшөөрүүлэх ийм ажил хийдэг. Тэгээ энэ утгаараа бол Монгол улсаас хамгийн анх олон улсад магадлал итгэмжлэгдсэн их сургууль байдаг. За мөн одоо мэрэгжлийн хөтөлбөрүүд ACC, CGM, CFA гэдэг энэ мэрэгжлийн хөтөлбөрүүдийг бас олон улсад хэрэгжүүлдэг туршлагаараа хэрэгжүүлдэг тогтолцоогоор бол бас нэлээд өндөр хүлээмж зөвшөөрөгдсөн байдаг. Эндээс жишээ дурдаа ярих юм бол ACC хөтөлбөрийг хэрэгжүүлдэг их сургуулиуд дээр магадлал итгэмжил үнэлгээ хийгддэг. Тэгээ энэ үнэлгээгээр бол хамгийн өндөр үнэлэгдсэн 230 гаруй сургуулиудын нэгээр бас санхүү эдийн засгийн их сургууль шалгарсан. Тэгэхээр энэ одоо сургалтын хөтөлбөр энэ одоо системээр дамжуулаад суралцж байгаа энд оролцож байгаа хүмүүс бас хүлээн зөвшөөрөлт нь яг төр төвшөндөө бас гарч ирдгээ гэж ингэж ойлгож байгаа. Олон улсын тэмцээн уралдаанууд ч гэсэн манай оюутнууд бас нэлээдгүй амжилт үзүүлж байгаа. Тэгэхээр ярилцлагын төгсгөлд бас яг өнөөдөр байдлын санхүү эдийн засгийн их сургуульд хичнээн хэмжээний оюутан суралцагчид юу суралцж байгаа бол ер нь ямар салбар чиглэлүүд дээр илүү төвлөрч мэрэгчлэлтүүдийг бэлтгэж байгаа. Одоогийн байдлаар санхүү эдийн засгийн их сургуульд нэг 6000 гаруй оюутнууд суралцж байна. Мэдээж одоо уламжлалтай санхүү эдийн засгийн чиглэл, бизнесийн чиглэлээр бол одоо нэлээд түлхүү оюутнууд суралцдаг. Түүн дээр нэмээд одоо хууль эрх зүйн чиглэлээр за мэдээллийн технологи, хэмнэлэн оюун ухаан гэдэг энэ одоо орчин үеийн чиглэлүүдээр бас оюутнууд нэлээд суралцдаг болж эхэлж байна. Нөгөө талаасаа бол бас зөвхөн нэг одоо мэрэгжил дагнсан биш, хосолсон мэрэгжил салбар дундын ийм хөтөлбөрүүдээр бас оюутан залуучууд их сурах хандлагатай байгаа.
За мөн одоо бас бидний шинэ хэрэгжүүлээд байгаа дамжин суралцах хөтөлбөр гэж байгаа. Тэр бол одоо 3 жилд 4 орны 4 их сургуульд семестр ингээд суралцах боломжтой юм хөтөлбөр байна. Сурж байгаа оюутнууд маань бас яг суралцах хугацаанд бас олон улсын их сургуулиудад семестрээр бас ингээд дамжаад суралцах юм боломжууд байна. Гэх мэтлэнгээр мэргэжлийн одоо агуулга чиг хандлагын хувьд бол орчин үеийн одоо энэ дэлхийн нийтийн эдийн засгийг нийгмийн эдийн засгийн хөгжлийг одоо тулгуурсан ийм мэргэжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга барилын хувьд бол олон улсын хамтын ажиллагаан дээр тулгуурсан. За олон улсын их сургуулиудын давуу тал боломжуудыг бас өөртөө шингээх олон соёлын орчинд суралцаж хөгжих ажиллах ийм одоо ур чадварыг бий болгох чиглэсэн сургалтууд явж байгаа юм. За даа маш баярлалаа та бүхний оюуны хөтөлбөрт бас өндөр амжилтыг хүсээрэй. За баярлалаа. Баярлалаа. Бид студент санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Мөнх Баяр эрхэмтэй ярилцлаа.